За шоу. Ганц модны аршаа, хоёр модны аршаа гэж. Жилийн 4 үлрэлийн турш тэгээд хоочж шээ. Үйл мүүд тасралтгүй шээ. Өмнө нь одоо бүр энийгээр дүүрэн гардаг байлаа. Одоо ингээ яг зүгээр ундаган жоохон багассан. Гэтэ чи доогуур нь бас урсаж орж ирж байгаа шүү дээ, тий. Мэдгүй намайг л одоо баг байсан энэ хурбаа тэгээд тэр чигээрэл одоо очиж. Үйл мүүд чинь битүү хүмүүс гэдэг чинь. Давал 20 хэдэн жилийн өмнө байсан. Тэгээд энэ янз бүр. Тэр одоо яг миний төлөвлөж байгаа одоо нэг зүйл юу гэхээр одоо нэг талын өмнөх мөрөөдөл байсан. Одоо бол бодиттой ажил болгож чадах зүйл юу гэхээр Арангаа аймаг яг 4 жилийн дотор тэр дотор аймгийн төв маань аялал жуулчлалын хот болно. Тэгээ Булган уул маань дахин цастай боллоо. Булган ууландаа одоо бас янгитай боллоо. Одоо ингээд манай аймгийн төв маань өөрөө одоо бас байгалийн тийм тааламжтай гоё нөхцөлд байдаг. Тэгээ энийг одоо төшөглөөд аймгийн төв одоо 3% хагаад үйлчлэгээний худалдааны заман одоо тэгээд бас буддист маягийн зохицлоор гээд Булган уулан тойрус аялал жуулчлалын ийм зохицлоор аймгийн төв одоо худалдаа үйлчлэгээнүүдийн бас нэг стандартад оруулсан тийм онцлог аялал жуулчлалын хот болно. Энийг л одоо амлаж чадах юм да. Бидний арангаачуудын өнгөрсөн хугацаанд 2023-24 онд хийж чадсан хамгийн том ажил бол аялал жуулчлалын салбар. Бид нар өвлийн аялал жуулчлалын арга хэмжээ зохион байгуулсан. Тэгээд манай аймгийн хэмжээнд зөвхөн хаан банк нь шүү дээ. ATM POS машинаар өдөрт 300-аас 400 сая төгрөг эргэлдэг зах зээлтэй байх. Тэгээд бид нар нэг арга хэмжээ зохион байгуулахад шууд 5 тэрбум гэдэг маань даруй одоо 12-аас 13 дахин нэмэгдэж байгаа ч юм уу. Манай аймаг анх удаага түүхэндээ яг төв одоо сум руу ч юм уу те аймгийн төв рүү ч юм уу холбосон зам биш. Яг аялал жуулч төгжүүлэх зорилготой замыг түүхэнд анх удаага инжилгэлүүлж юуны тариац сумын төвөөс хойшоогоо хорог тэрхийн цагаан бол 13 км замыг яг одоо тэрхийн цагаанаар хоргийн тоогоор тавьж байгаа нь бол яг аялал жуулчлалыг хөгжүүлэх үндсэн одоо энэ дэг төцөц болчихж байгаа. Тэгээд манай дараах нь болохоор тайхар чулуу руу, цэнхрийн халуун аршаан руу, за захирын одоо хоёр багш руу гэсэн зам бас хийлэх гээд тэг зүг нь хийгээд ингэж явж. Тэгэхээр энэ бол яг Арангаа аймаг аялал жуулчлал бол бодиттой анхаарч байна, дэг төцөө хөгжүүлж байна гэдгийг л эндээс харж байна. Бидний арангаачуудын өнгөрсөн хугацаанд 2023-24 онд хийж чадсан хамгийн том ажил бол аялал жуулчлалын салбар. Гэхдээ аялал жуулчлалын салбарыг бид нар соёл урлагтайгаа, за мөн одоо малчин ард иргэдтэйгаа, за мөн үйлчлэгээний байгууллагуудтайгаа хамтраад ингээд төр хувийн хвшлийн түншлэлийн хүрээнд аялал жуулчлалын хөтөлбөр болгож чадсан. Энэ бол Арангаа аймаг аялал жуулчлалын холбоо, за мөн одоо хувьчлалтай хамтарсан ара комплекс. Одоо зөвхөн би тэгж бодож байгаа шүү дээ. Монгол улсад ара комплекс, за мөн аялал арангаа, ара фест гэж сонсоогүй Монгол хүн том цөөхөлдсөн болов гэж бодож байгаа. За мөн одоо гадны ч гэсэн одоо зоч төлөөч ч гэсэн арангаа талаар одоо нэлээд тийм ойлголттой болж чадсан. Энэ бол одоо бидний өнгөрсөн хугацаанд аялал жуулчлалд богино хугацаанд ч гэсэн одоо бас амжилтанд хүрсэн. Гэхдээ энийг бид нэр зөвхөн өнгөрсөн жил 100 жилийн хүрээнд байсан юм а гэж зарим хүмүүс бодож ирснийг энэ жил энэ 100 жил биш байсан юм байна. Арангаа аймаг бол 100 жилээрээ бол аялал жуулчлалыг хөгжүүлэх гарц гаргалгаа гаргаад чадсан юм байна. Тэгээд одоо бүгдөө нийлээд ард иргэдэн төртөөгөө хувьчлалтайгаа нийлээд одоо бүгдөө одоо ингээ аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хоол ундтайхээс ахуулаад бүх зүйлийг хийж чаддгийм байна гэдгийг л хийж чадлаа. Энэ бол одоо би бол бардам хэлнэ л гэж бодож байна. Аялал жуулчлалын хөгжүүлэлтээр бол үнэхээр одоо бодтой хөв нэмэр оруулсан гэж бодож байна. Бид нар ч одоо аялал жуулчлалын арга хэмжээгээд ганцхан одоо арафест биш те олон одоо өвлийн аялал жуулчлал, заман одоо бусан намар зорилттой арга хэмжээгээд хэд хэдэн арга хэмжээнүүдийг зохион байгуулад ингээд явж байгаа байхгүй. Тэгээ зөвхөн зүгээр би өвлийн аялал жуулчлал Монголд бол яг альч бүс нутагт үнэхээр одоо хамгийн дутагдaltaй зүйл байгаа шүү. Тэгээ бид нар өвлийн аялал жуулчлалын нэг арга хэмжээ зохион байгуулсан. Тэгээд манай аймгийн хэмжээнд зөвхөн хаан банк нь шүү дээ. ATM POS машинаар өдөрт 300-аас 400 сая төгрөг эргэлдэг зах зээлтэй байх. Тэгээд бид нар нэг арга хэмжээ зохион байгуулахад шууд 5 тэрбум гэдэг маань даруй одоо 12-оос 13 дахин нэмэгдэж байгаа ч юм уу. За тэгвэл одоо манай 100-ны арга хэмжээ зохион байгуулахад харьцангуй одоо аялал жуулчлалаас баг одоо нөлөөлж байгаа салбар юу гэхээр одоо чи үйлчлэгээний байгууллагаар манай эмийн сан байгаа байхгүй юу. Тэгээ би одоо энэ манай доноод байдаг нэг эмийн сангаар орлоо л доо. Тэгээ эмийн сангийн эмзүүч одоо юу гэж нөө гэхээр за засаг дарга баярлалаа. Үнэхээр одоо бид нарыг одоо хажуу талд нэг дэлгүүр нэг хоолны газар байж байгаа. Тэгээд манай гурав бол одоо үнэхээр одоо супер ажилласан. Тэгээд танаа баг хамт олонд баяр хүргэе гэдэг. Яасан бэ гэдгсэн бидний одоо зөвхөн манай эмийн сангийн ашиг орлого өмнөх жилүүдтэй харьцуулахад 3-аас 5 дахин илүү нэмэгдэж байна. Тэгээ энэ бол одоо үнэхээр ард иргэдтэй та одоо
яг хүрсэн арга хэмжээ зохион байгуулж байгааг талархал илэрхийлж. Тэгэхээр бол эмийн сангийн одоо эргэлтэнд ингэж нөлөөлж ийн гэдэг бол мэдээж одоо бид нар мах сүү зар загас хуулаад хоол унд зарж байгаа тийм энэ үйлчлэгээний хүмүүст бол асар их нөлөө үзүүлж байна гэж харж. Тэгээ та анзаарсан байлгүй одоо манай хотын цумаас наашаа хавлал аймаг ортол одоо сүүлийн 2 жилийн хугацаанд энэ зуны хугацаанд хідэн гэр, хідэн шовгор, хідэн байшин, хідэн баазууд шинээр бий болж байгааг харж байгаа. Тэгэхээр ард иргэд бол аялал жуулчлал бол үнэхээр ашигтай юм байна гэдгийг бас мэдэрчээд өөрсдөө хөрөнгө оруулалт хийгээд шүү дээ. Одоо хүмүүс харж байгаа бох ингээд зам дагуу явахаар нэг ногоон халцтай юм гэрүүд гадна нэг юм манай нэг малчтаа зориулсан замун гэр кампууд зориулсан нэг шин загварын 0 хийсэн. Тэгээ энэ бол одоо яг манай малчид гэртээ одоо зүгээр найз нөхдөд ууж авчирсан, жуулчд авчирсан, гадна дотны жуулчд авчрах юм боломжийг хангасан малчин кемп гэдэг ийм зүйл энэ жил ингээд хийцэн байж байгаа. Тэгээд энэ жил эхнийхээ 52 хайлыг одоо манай 9 цагаас хуулаад ишээ захир давтал ингээд энэ юмд 52 хайл энэ жил бэлдсэн байж байгаа. Тэгээд энэгээр одоо яах юм гэхээр яг одоо жуулчин хүлээж авдаг. За мөн одоо Монгол ахуйгаа танилцуулдаг. За нөгөө төгөр одоо бас бид хөдөлмөр туслан ингээд хүүхдүүд авдаг. За мөн одоо дотоодын жуулчид гэр бүлээр нь авдаг. Ийм боломжийг бүрдүүлэх юм малчин кемп гэдэг ийдсэн. Тэгээ нойлоо болохоор нөгөө угсарчдаг. Тэгээ нөгөө бүрүүсний ард, портын ард ч гэсэн аваа явцдаг. Ийм одоо хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Тэгээд яг ингээд төр засгаас айлуудаа сонгон шалгууруулаад ч юм уу те ингээд явахаар ямар нэгэн асуудал гардаг гэл ингээд аливаа зүйлт чинь дандаа хар дагуулдаг шүү дээ. Тэгэхээр манайх нөгөө энэ жил аялал жуулчлалын холбооныхаа хурал мурлыг нөгөө хувьчлалын мөгдөөрөө нийлж аваад хийгээд тэгээд дарга зэрэгээ сонгоод тэрийг аялал жуулчлалын холбоогоор дамжуулаад тэрийг хийчихэж байгаа. Тэгэхээр яг манай малчин ард иргэд бол аялал жуулчлалын холбоон дээр очиод өөрсдөө бүртгэлтэй ороод энэ хөтөлбөрт хамрагдъя тэгэл одоо гэр ахуйгаа бэлдээд өөрсдөө сургалтанд суугаад юмнуудаа бүрдүүлээд ингээ хийчих. Тэгээ энэ малчин кемпийг бол би цаашд нь бол нэлээд тийм яг аштайхан юм болчихлоо гэж хараад байгаа. Тэгээ бидний одоо яг малчтын болоод байгаль орчин тулгамжийн асуудал бичээрийн дац байгаа шүү дээ. Манай аймгийн хэмжээд манай аймаг хамгийн олон малтай бичээрийн дац хамгийн их хэтэрсэн. Тэгэхээр бол яаж нөх уус амжиргаагаас алгуулах гэж малчт нөх олон малтай байдаг шүү. Тэрнээс бол одоо заавал олт малтай байх шаардлагагүй. Тэгэхээр нэг зунд нь ингээд малчин кемп ажиллуулад 5 цаас олчвол заавал олон малтай байх шаардлагагүй болчих. Хоёрдугаарт одоо нөгөө мах сүүгээ цагаан эдэгээ зарах тий энэ одоо бас сувгийг энэ малчин кемпийнхаа хөтөлбөрөөр дамжуулаад цаашдаа хийчихвэл ер нь боломжийг гэж хараад байгаа. Тэгээ бид нар ямар ч хэсэн тэрийг интернетэд бүртгүүлээд бүх танилцуулгуудаа айлуудах юм гаргацсан. Тэгээ цаашдаа ажиллахаар та одоо манай аймгийн их тамир сумын одоо Батүлэг гэдэг одоо малчин кемп ажиллаж байгаа дүлгэрч айлга бол тэднийхтэй очиод ингээд гэр бүлэрээ 7 хоног амрыг гэж бодъё. Тэгвэл одоо манай халуусны амралтан дээр амруул 7 хоног амрахад ямар мөнгө гарах вэ асар хүн төлбөр гарч мэдээч. Тэгээ тэр айлд бол харьцангуй хямдар амарчин. Тэр айлтай гэр бүлийн найзууд болчихно. Тэгтээ 7 хоног амарсан төлбөрөө албан ёсоор тушаана. Тэгээд одоо өвлийнхаа ичийг авъя, цагаан эдэг авъя, мах сүүгээ авъя гэдэг ингээд энэ сүлжээг ингээд үүсгэчихвэл цаашдаа бол одоо ингээд нэг айл одоо юу гэдэг 7 айлтай аль одоо хотын ч юм уу те аймгийн төвөнд олон айлтай шийдэлцсэн байхад багц цагаа гэдэг бүгдийг хангацчих ч юм уу те ийм одоо боломж ус цаашдаа бүрднэ гэж үзээд байгаа байхгүй. За одоо ингээд энэ жил нэг ихний нэг 52 айл хөтөлбөртөө хамрагдаад ямар ч байсан нэг бэлтгэл ажил хангаад үцчихэж байгаа. Тэнгүүд энэ өвөл одоо хамрагдах одоо хүсэлтэй нийт малчин айлуудыг бүгднийг бүртгэж аваад за тэгээд одоо юу бэлтгэе яах ингээд сургалтаа зохион байгуулад за тэгээд бүх одоо бэлтгэл арга хэмжээ үйлжингөө бид нар хийнэ гэж төлөвлөж байгаа. Тэгээд дараа жил бол манай малчид бол ер нь бүгдөө интернетэд одоо мэдээлэл оруулсан хавар гихтэл мэдээлэл оруулсан. Тэгээд одоо хүүхдүүд хөдөлмөрчлөнгийн хүүхдүүд авах нь аавна за гадны жуулчд авах нь аавна дотоодын жуулчд авах нь аавна ч юм ингээд явчихвал ямар ч юм малчтын орлогыг нэмэгдүүлэх хөттэй ажил болчихно гэж харж байгаа. За нэг одоо бидний нэг онцлог ажил юу гэхээр манайхан зөвхөн одоо өөрсдөө жуулчд хүлээгээд аваад тахгүйгээр өөрсдөө бас аялах юм боломжийг за харилцан одоо бас жуулчин авах юм боломжийг бид нар Манжуур хоттой Хайлар хоттой бас юм хамтын ажиллагааны гэрээ байгуулад эхний ээлжид одоо Арангаагаас 1000 малчин за өвөр Монголоос одоо 1000 малчин Монголд аялах ийм одоо хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлж байна. Тэгээ одоо 9 сарын 20-наас эхний аялалтаа одоо манайхан аймагаас Манжуур руу гарах чинь тэгээд Арангаас очиж байгаа манай малчт маань тэнд очиод хамгийн одоо тийм одоо чухал юу гэдэг хамгийн одоо тухтай очиж буудалд байрлаад хамгийн одоо үзэж болох зүйлсээ хамгийн хямд үнээр авах юм боломжтой. За нөгөө төгөр одоо бид нар яг аялал жуулчлалын үйлдвэрлэл уртсах шаардлагатай зүйл өвөл байгаа шүү. Тэгэхээр өвөл бол одоо бас өвөр монгол жуулчдыг манай малчт маань өөрсдөө одоо хүлээж авах бас юм боломж нэгдэж байгаа. Энэ бол одоо бас манай энэ жил хэрэгжүүлж байгаа онцлог бас нэг хөтөлбөр болж байгаа. Тэгээ одоо ингээд хүн чинь одоо би өөрийнхөө хүүхдүүдээс харж байгаа байхгүй юу.
Тэгээ уул нь хүүхдүүдээ 100 хөдөө ах дүүнэр дээр аваачмаар байдаг. За хаяа нэг очино. За тэгээд одоо бас яг тэгээ үеийнгийн найз нөхдөд байхгүй ч юм уу. Эсвэл одоо ингээд бас амьдралын одоо хөвчлэр ч юм ингээл аль болох бол хүүхдүүдэд хөдөө байх гэдэгтийг чадахгүй байгаа. Тэгээ яаж одоо бас хүүхдүүдэд бусдын миний адилаар манай хүүхдүүдэд адилаар бусдын хүүхдүүдийг яаж Монгол ахуйтай нь одоо бас ойрхон байх уу, эрүүл чирэг байх уу, цагаан эдээ идэвхэх үү гэл ингээл тэр чинь зөндөө зовлон болж штэ. Тэгээ энийг одоо манай хүүхдийн байгууллагатай хамтраад бид нар давхар одоо нэг ажилжуулалтын холбоо малчтайгаа хамтраад малчин кеп гэд байгуулсан тэр айлдаа хөдөлмөр цуслан гэдэг арга хэмжээг анх удаа зохион байгууллаа. Тэгээ одоо хүүхдүүд яаж нөхөр үеийнхийнхаа найзуудтайгаа хамт малчин айлд очиж чинь. За одоо харгалзах хөтөлбөр тэрийгээ бүр хөтөлбөр болгосон учраас тэрийг одоо зохион байгуулах багш нь очиж чинь. За нөгөө малчин айллаа бол сургалтанд хамруулад үйлчлэгээний одоо бас орд ир бэлтгэээс ахуулаа тий. За тэгээ нөгөө талаар Монгол ахуйгаа одоо тэр хүүхдүүдэд яаж танилцуулахын, сургахын гэдэг. Тэгээд аюулгүй морь маланд яаж хэрүүлэхгүй байхын гэдэг ингээд бүх сургалтуудыг энэ хариуцлага юмнуудыг яриад ингээд нэг ийм хөтөлбөр хэрэгжүүллээ. Тэгээ бидний одоо яг тийм бодож ирснээс асар их илүү тийм үр дүн гарсан. Тэгэхээр бол энэ хөтөлбөрөө энэ өвөл одоо бид нар бүх малчин айлаа бэлдээд дараа 100 зөвхөн Арангаан аймгийн хүүхдүүд биш Улаанбаатар бусад одоо бас аймаг хотуудад амьдарч байгаа хүүхдүүдийг Монгол ахуй соёлтой танилцуулах, Монгол хүн монголоороо байх, за мөн одоо бас энэ гар утасны интернет хэрэглэнээс холдож бас одоо бас эрүүл мэндэд анхаарах, тэгээд ийм боломжийг олох энэ хөдөлмөр цуслан гэдэг арга хэмжээг одоо амжилттай зохион байгуулав. Тэгээд хөдөлмөр цусланд хамрагдчихсэн хэдэн хүүхдүүд дээр очлоо эргээд. Тэгсэн малчин айл тэр хүүхдүүд нэг хүсэлт тавьж байгаа. Яасан гэсэн 7 өдрийн хугацаатай тэр айлд очиж байгаа шүү дээ. Тэгсэн тэр айл нь манай энэ хүүхдүүдийг ирсэн хүүхдүүдийг дахиад одоо хэдэн өдөр сунгаад өгөөч гэж байгаа. Нөгөө хүүхдүүд нь болохоор бид нар одоо дахиад баймаар байна гэж байгаа. За тэгээ одоо бид нар хэдүүлээ бөөнөрө зураг авахулыг хэлээ. Тэгсэн нөгөө хүүхдүүд бүгдөө утсанд байхгүй яасан гэсэн чинь цэнгэн дуусхан дууссан зарим нь унтраагаа далт хийсэн хаана байгааг мэдэхгүй. Багшаа та өөрөө тэр утсаараа дараарай гэдэг ингээд. Тэгэхээр тэндээс юу харж ийм гэхээр үнэхээр хүүхдүүд Монгол ахуй соёлтойгоо танилцаад хоорондоо сайхан найз нөхөд болоод за тэгээд одоо бас гар утасны хит хэрэглэнээс одоо бас холдож байгаа маш эерэг зүйлүүд гарсан. За тэгээд сүүлд нь хөтөлбөр хэрэгжиж дууссан асар олон эцэг эхчүүд холбогдсон. Бид нар хүүхдүүдээ одоо хөтөлбөрчин хамруулмаар байна. Хөдөө явуулмаар байна. Тэгэхээр одоо ингээд таньдаг нэг айлдаа ганцаар очих ч юм уу. Ингээд ихаар одоо өөрөөсөө төтгөлтэй наач баш болж байна гэдэг юм өсөлтүүд их ирж байгаа. Тэгэхээр энэ бол одоо бид нар хүүхдээ хөгжүүлэхэд Монгол хүн монголоороо байхад нөгөө төгөр манай малчин айл өрхүүд байна. Тэр хүүхдүүдийг хөдөлмөрлүүлээд ажил хөдөлмөртөө туслуулчих чинь. Бас мэдээж одоо хүүхдүүд хоол унд янз бүрийн үйлчлэгээ үзүүлж байгаа болохоор тодорхой төлбөр авч байгаа. Тэгээ тэр төлбөрөөс тэр айл ажиллаа хийдгсэн мөртлөө өөр бас одоо ажил насны хүүхдүүд нь найз нөхдөдтэй болчихж байгаа. Тэгээд мөнгө олчиж байгаа. Тэгэхээр бол одоо бас их малтай байх албагүй зундаа бас мөнгө олох боломжийг нь одоо бас нээж өгч байгаа. Ийм одоо арга хэмжээ болоо. Энэ бол манай хүүхд рүү чигсэн арга хэмжээний нэг чухал арга хэмжээ боллоо. Бид нар ч өнгөрсөн жил бас аймгийн 100 жилиг одоо түүхэн завгүй өдрөлөө. Одоо завгүй жил болж өнгөрлөө. Гэхдээ энэ бид нар 100 жилээ тэмдэглэхдээ ганц зорьсон юм бол 100 жилийгээ тохиолдуулаад яг өнгө бүх салбартаа одоо санал асуулга форум гэдэг олон арга хэмжээнүүд зохион байгуулад тэгээ яг тухайн салбарт аймаг Арангаан аймаг юун дээр алдсан би одоо юу хийх ёстой юм цаашд яаж хөгдөх гэдгийг тодорхойлсон ийм арга хэмжээнүүд хийж чадсан учраас одоо яг аймаг бол одоо цаашдаа хөгжөхөд ийм зүйлүүдийг хийнэ гэдэг зүйлээ бодлого зорилттой тодорхойлж чадсан энэ л одоо миний хамгийн одоо өмнө одоо бодоод байдаг аймгийн засаг дарга бол хэрвээ би одоо засаг дарга болвол ч юм уу те хэрвээ би одоо энд оролцдог бол одоо ийм зүйл хийгсэн гэдэг бодлого зүйлүүгээс л зөв юм хийх эрэмт дараагаа зөв гаргах ч гэдэг ийм хүсэл эрмэлзэлтэйсэн тэрийг бол одоо богино хугацаанд бас амжилттай хийж чадсан болов уу гэж бодож байгаа.